За битүүний өдрийн хүмүүсээ би дөнгөж сая сэрж байна. Одоо босоод цаймаа авчаад 2-8 хооронд нэг газар очиод ингээ битүүлэг хийх гэж байна. Тэг очиод юу болох нь орцгоё. Баяртай. Битүүлгээд эмгэлгээд гараа явж байна. За. Цай чанж байна. Sorry. За бид ингээд юу чад битүүлгийнхаа ингээд уулзалтыг хийгээд юм мэдэж тоглож моголж одоо ингээд яг би найзтайгаа тариад бид хоёр гэртээ хуушуур идэх чи интернет манай найз хуушуур хийсэн байна. Одоо хуушуур иднэ. Өнөөдөр ч ингээ амар хэмэдэд гид цол их дүүрлээ. За тэгээд баярлалаа. За бид хоёр цагт бөвдний юу захиалаад хоцроод одоо ингээд 3 цагийн хүмүүс орж байна. 3 цагийн амар хүнтэй. Нар амар орж байна. My name is George, and that's Jude. Jude is going to be coming through doing tickets and drinks momentarily. We've got a selection of drinks in the bar. We've got cold drinks, hot drinks, alcoholic drinks, got lots of ice as well. We've got beer, cider, wine, prosecco, gin and tonic, rum and coke. Door at the back there. If you need to go to the toilet, please go in there. Nowhere else, please. That would be great. So, welcome to Bristol's Golden Age. Most famous pirate from Bristol is Blackbeard, who was born in Redcliffe in the mid-1700s. He was called Edward Thatch, or it's often mistaken for our cathedral here in Bristol due to its size. It's actually a lot larger than Bristol's cathedral. And it's a fantastic example of 15th century Gothic architecture. It's actually one of the earliest examples of Gothic architecture in England. It's definitely worth a look. He became Bristol. That's what Bristol means, bridge place. This is where that original bridge once was. This is actually the 4th Bristol Bridge. This opened up, as I said, in 1768, although this blue ironwork was added later on by the Victorians to widen the bridge.
Тэгэхээр энд голын ирэг дээр сууж байна. Нэг спот болоод суулаа. Энэ ингээд наранд ингээд ийгэл ингээд суух амар гоё нэ. Энэ ингээд дүүр хүмүүс сууж байна. Утас унахны уртаа уцар жоохон хоошо барья. Тэгээд ингээд нийл хүмүүс. Нар ямар гоё харагдаж байна чинь энэ алтан нар. Яг Бристлийн хоол хийдэг юм байна. Тэр золголт болж байна. 와우. Буцлаа, буцхаар бид гээд автобусны буудлын руу явж байна. Тэгчээд нөгөө хүмүүстэйгээ уулзчаад тэгээд онгоцны буудлын руу явлаа. 3 шөнө 4 өдрийн аялал. Бид тэгээд айгүй гоё нартай байсараа байгаа дууслаа. Тэртээ.